Тийм манай өргөн барьж байгаа хуулийн үзэл баримтлал ерөөсөө л төрийн нууцыг хуулийн хүрээнд хуулиар жагсаалт баталж хуулийн хүрээнд авнаа. Одоо байгаа 16 оны 12 дугаар сард батлагдсан нэмэлт өөрчлөлтөөр хуулийн хүрээнд биш засгийн газар нууцаар авдаг болсон нь өнгөрсөн хугацаанд гарсан энэ авилга хулгай, оптик гэрээ энэ олон асуудлын үндэс болжээ гэдэг хүрээнд энэ хуулийн үзэл баримтлал суурьлаж бичигдсэн. Тэгээ яагаад энэ хоёр хууль, засгийн газрын хууль, гишүүдийн өргөн барьсан хууль яагаад ийм адилхан болчихоо гэдэг зүйл бас асуултын ихэнд гарч ийн лээ. Бид бүгдийн хувьд энэ хуулийг үндсэндээ жилийн өмнө засгийн газраас санал авах гэж явуулсан. Тэрний дараа засгийн газар нууцын тухай хуулийг хөндөж өргөн барихтаа агуулгын хувьд төрийн болоод албаны нууцын тухай хуулийг зөвхөн төрийн нууцын тухай хууль, энэ бол үндсэн хууль заасан үндсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар л нууцтай авна гэдэг үзэл баримтлалын хүрээнд бол яг зөвхөн хуулиар нууцтай